Миний охин эр хүнтэй амьдрахад их ухаан хэрэгтэй. Заримдаа ээж нь, эхнэр нь, эрх охин нь олж амьдрах шаардлага гардаг юм. Эр хүний амьдрал ээдрэгтэй. Ядарсан үед нь ээж шиг асарч, жаргалтай үед нь эрх охин шиг эрхлэж, жавартай хэцүү цагт нь эхнэр хүн шиг түшиж явдаг юм шүү. Хүний амьдрал гэдэг бусадтай нийлж нэгнээ шүүх, гомдоох биш. Бусдаас өмөрч, илгэндээ, зүрхэндээ хайрлагыг хэлдэг юм. Гэр бүлийн хүмүүс нэгнийгээ сургах, хүмүүжүүлэх, дарамтлах, дийлэх гэж амьдрдаггүй. Хэн нэгнийхээ хүслээр амьдраад эхэлсэн үеэс л зовлонгийн үд нэгддэг. Тиймээс өөрөө жаргалтай амьдрья гэвэл хань жаргалтай болохоор. Зовлонгийн дэргэд жаргал байхгүй шүү дээ. Эр хүн магтаал дуртай. Амьдралд ямар ч хүн доромжлол, дорд үзэгдэх тур. Хүний сайханд нь дурлал суучгаад мууг нь үзэх гэж битгий аашлаарай. Аавда гаргадаг аашаа айлын хүүд бүү үзүүлээрэй. Хүний эцэг нэг өөр, хүний хань гэдэг бас өөр тавилантай. Эцэг хүн өөр нэхэлгүй хүүхдэд хайрладаг. Харин хань ижил гэдэг хайр, анхаарал, уучлал бас магтаал хүсэж хүнтэй амьдрдаг. Хотоодыг нь дүүрхээс илүү сэтгэлийг нь дүүргэж аваарай охин минь. Амьдрах хэцүү. Гэхдээ аргыг нь олоод явбал амархаа. Магтуулсан хүн зүтгэдэг чамтай. Хэрүүл маргаан хүний амьдралд болтгоо л зүйл. Маргааныг нь мартаж, магтаалыг нь санаж явхад л болчихно. Энэ маань ч гэсэн анх удаа амьдарч байгаа шүү дээ гэж уужим сэтгэлээр хүний өрийг ойлгож яваарай минь охин.